Дарган дэрэгдэх зөвлөл одоо энэ их хурлын одоо анхны дараагаас ахуулаад тийм ээ энэ удаагийн их хурлын анхны дараагаас ахуулаад би суусан. Дарган дэрэгдэх зөвлөл ер нь яг зөвлөлдмөр байгаа юм дээр л хуралддаг. Би энийг бол их хатуу шумжилдаг. Их хурлын танхим дээр дотроос хүртэл хэлж ирсэн. Энийг дарган дэрэгдэх зөвлөл гэдэг групп чат, Viber групп чатыг хурал гэж яриха бойл. Дээр нь дарган дэрэгдэх зөвлөлөөр зөвлөлдөж уулзсныхаа дараа гинт энэ тэндээс аль нэг сайд нь энэ хуулийг оруулж ирээ ингээд хийгээл тэрэн дээр нь чатан дээр нь саналын эрхтэй гишүүдэн дэмжин гэл ингээл явцдаг. Наад чата хурал гэж нэлэхэ бойл. Эсвэл аль нэгээрээ хий. Эсвэл зүгээр чатлаад яв. Эсвэл зөвлөлдсөн бол зөвлөлдөөд хуралдаад яг тойрч суугаад ярьсан бол тэр хурлынхаа дараалтыгээр яв. Тэр оруулж ирсэн асуудлаараа л яв. Ер нь энэ нэг чатар хуралддаг бойл гэдэг хэвхэвгүй би юм. Ямар хууль хилэлцэх эсхийг одоо чатаар шийдээд байна гэсэн үг. Чат дээр бичиж шүү. Чатаар шийдэж байгаа шүү дээ. Одоо дарган дэрэгдэх зөвлөлийн бүх гишүүдээс асуу. Өөрөлдөн банк оруудын гишүүдээс асуух хэрэгтэй, бүлгийн дарга дэд дарганараас асуух хэрэгтэй. Додоо самбуу худлаа яриад байна уу? Зүгээр ингээд оруулж ирээд энийг яралтай хэлцмээ, энийг оруулмаар байна. Дэмжиж өгөөч. Тэгэл нэг олонх нь ардын нам юм чинь. Тэгэл дэмжин гэж явцдаг. Энийг хилцгээ болмоор дэмжин гэж явцдаг. А тэр чатан дотор бол би зүгээр үзэгч болчдөг. Ягаад тэгэхээр саналаа хэлэхгүй. А дээр нь нөгөө саналаа ирэхгүй. А ингээд зүгээр яг ингээд бүгдээрээ цуглаад дараан дэрэг зүйл хуралдвал тэн дотор саналаа хэлээд тусгуулаад явдаг. Тэгээд өргөн барьсан хуйлууд байна. Их хурлын тухай, одгийн тухай бид нэрхлээ жоохон ёсцтой замбраатай баймаар байна гэд өргөн барьсан хуйлууд бол байна. Ер нь одоо улсын хурлаараа хилцэгдэж байгаа хуулийн төслүүдийн тал дээр ямар байр суурьтай байна? Одоо ингээд 7 хонолгүй хилцэгддэг нэг хууль байхад жил дарагдаад тоосон дарагдаж. Яг энэ бол хууль тогтоомжийн хуулиараа бас ингээд өнөөдөр бодож олоод эх 7 хоногт өргөн барьчих гэсэн ойлголт байхгүй. Боломжгүй. Тогтоомжийн хуулиараа энэ хуулийн бүрдүүлбэр гэж юм бий. Хуулийн төслийн хилцүүлсэн байх ёстой, саналууд авсан байх ёстой, судалгаа тооцоо шинжилгээ бүх юм байх ёстой. Тэр нь байж байгаа хуулиуд л бэлэн болсон төслүүд л орж ирж байгаа. Тэгээ өнөөдөр өргөн барьж байгаа хуулийн төсөл болгон бас шинэ гэж бодох хэрэггүй. Тэгээ өмнөх парламентын үед одоо өмнөх олон парламентын үед боловсруулсан бэлэн байсан. Тэрэн дээр нь одоо цаг үеийн судалгаа шинжилгээнүүдийг нэмээд өргөн барьж байгаа тохиолдлууд ч бий. Цэрхааны тухай хууль бол зөндөл удаан олон удаа яригдчихэж байгаа л юм л сэдв. Тэр хууль дээр юу ямар байр суурьтай байгаа вэ? Одоо зарим яамд дээр байгаа одоо агентлаг газруудыг орон нутгийн агентлаг газрын дарга нарыг засаг дарган шийднэ гэж байгаа ш. Тэгэхээр засаг дарга нь одоо засаг дарга дээр нэлээд өндөр их мэдл төвлөрөх ийм агуулга харагдаж байна л да. Яг энийг нөгөө улс төрийн болон төрийн үйл хэргийн гэж хоёр талаас тайлбарлаад байхгүй. Бид нар ингээ ялгаж бодохгүй болохоор төөрөөд байгаа. Улс төрийн талаас нь үзэх юм бол одоо энэ чинь ингээ хүчний харьцааны тулаан шүү дээ. Улс төр гэдэг бол аль нь илүү их хүчийг цуглуулж чадчихээн тэр бол засаглана. Ерөнхийдөө хяналтаа тогтооно. Тэрний бодлого хэрэг чинь. Хяналтаа тогтоохын тулд одоо юу гэдгийг тэр засаг дарга нар байд юм уу? Өөрийн одоо боломжтой хүмүүсийнхаа хяналтыг тогтоохын боломжуудыг бүрдүүлэх гэдэг юм уу? Улс төрийн талаасаа тийм байж болно. Төрийн үйл хэрэг талаасаа бол одоо жишээл засаг дарга гэдэг нэг хүнийг аймагч байд юм уу, дүүрэг байд юм уу тавьчлаа гэж бодъё л доо. Тэр хүнтэйгээ бид нар хариуцлага ярихын тулд тэр хүний багийг ажилуулах шаардлагатай шүү дээ. Жишээлбэл нэг хүн аваачаа тавьчихдаг. Тэгснэ бүх одоо бусад харьяа нэгж байгууллага, удирдлага доор нь ажиллах ёстой. Бүний бодлогыг нэгдсэн зарчмаар одоо явуулах ёстой газрын хүмүүсийг нь төрийн яам нь төрийн захиргааны төв байгууллагаас ингээд томилоод явуулцдаг. Үндсэндээ засаг дарган бодлого хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бас төрийн үйл хэрэг дээр үүсгэл ахгүй та. Тэгэхээр энийг нь бас засъя гэж байгаа санаачлага байж болно шүү дээ. Тэгэхээр аль талаас нь бодож байгаад ер нь эцсийн дүндээ энэ улс төр гэхээсээ илүү төрийн ажил нь явж байхын зөв юм уу буруу юм уу. Тэгээ ер нь засаг дарга жоохон үүрэг хүлээх юм уу. Одоо бид нар ч ингээд бүх монголчууд бид нэр өөрсдөө сэтгүүлчнэр бид нар ч гэсэн бүх юмыг ингээд их хурлаас асуудаг. Засгийн газраас асуудаг. Гэтэл энд чинь ингээд нийслэл, аймаг, дүүрэг, хороо, сум хариуцсан нэгж ажиллаж байгаа шүү дээ. Төсөвтөө. Тэгээ тэр нэг чинь юу хариуцах юм бэ гэдг нь байхгүй болоод байгаа нь юу шалтгаантай вэ гэхээр эргээл төрийн захиргааны төв байгууллагууд нь бүх эрх мэдлээ хувааж авчаад тэгээ нөгөө засаг дарга нь эрх мэдлгүй болохоор ингээд тийш нь чиглүүлээд байдаг. Хууль нь өөрөө тийм
Тэгэхээр эргээд эндээ овоороод байдаг. Даахгүй ачаа одоо даахгүй нөхө булуураа гэж тийм л юм болдог. Энийг жоохон задлах хэрэгтэй шүү дээ. Ер нь бид нар яг хөө ингээд нэгдсэн улс биш, бид нар Монгол улс бол нэгдмэл улс мос гэж зөндөө тайлбарууд бол явна. Тийм учраас ингээд нэг бодлогоор явах хэрэгтэй. Харин нэг бодлогыг чи хэрэгжүүлэхэд юу тэйг болоод байна вэ? Тэрийг засах хэрэгтэй шүү дээ. Тэрийг засах санаачлага явж ивэл дэмжих хэрэгтэй. А зүгээр ингээд явах гингүүтээ энэ талд нь тэр хүн бас ингээд улс төрийн хүчтэй болох гээд байгаа юм биш үү? Өнтер гэдэг бол зүгээр одоо яг нэг нөгөөдөө хэлэхэд зүгээр тийм нэг тийм авч үзэх шаардлагагүй л одоо шалтгаан. Хэрвээ өрсөлдөгч байгаа бол өрсөлдөөч дээ.